keyboard driver-ыг би бас нэлээд ухаж хайж олцуулглаа. Энэ driver-ыг нэг танд хүнээсээ гуйж авлаа. Тэгээд та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм аа. Яг гэвэл интернетээр бас яг боломжийн ийм програм олдож байгаа надад их ховор харагдах юм. Тэгэхээр би хайцуулахын зааж бай. Тэгэхээр энэ файлыг маань татаж авсан байх. Тэр линкээр тэгэхээр энийг задлаад Mongolian keyboard driver Mac гэж байгаа. Тэгэхээр энэ дотор нь фонт нь байна, тийм ээ. Фонтнууд нь байна. Энэ driver нь байна, тийм. Тэгэхээр энэ driver-ын хуулж аваад command C дараад хуулаад авчна. Үүний дараа Finder-аас preference гээд энэ гараад ирж байгаа шүү дээ. Эндээс hard disk, external эдрэг бүгдийг нэтгчүүлээд general дотор тэгээд үнийг хаагаад энэ Macintosh HD гэж одоо иймэрхүү гарч ирнэ hard disk чинь. Эндээс library дотор ороод library дотроо keyboard layouts гэж байгаа. Тэгээ ийшээ энэ дээрээ дарж гаад command V дараад хуулчих нэ. За үүнийг хуулсны дараа шууд ажилтдаггүй юм байлээ. Тэгэхээр энийг яаж ажилуулах вэ гэхээр доороосоо system preference гарч ирээд language руу ороод input source дотор нь ороод доошоо саяныхыг оруулахлаар энэ Mongolian CWire гэдээ гараад ирсэн юм лээ. Энийг чек хийгээд тэгэл болоо. Юу нэг амархан юм блэ. Тэгээд эндээсээ хилээ солихдоо command space bar дараал солидөг юм байна лээ. За тэгэхээр их баярлалаа. Ер нь өнөөдөр энэ миний дэлгэцнээс өдөр хоног сарыг харж байгаа болов. Гайгүй ямар ч байсан миний Mac 18-ийн 4-тэй байна. Ажиллаж болж билээ. Та бүхэн хуулж авсан баярлалаа. Баяртай.